За сайн байцгаана уу. Ингээд та бүхэндээ өөрөө тосоо солихыг зааж өгье. Мэдээж танд өөртөө тохирсон тос хэрэгтэй. Хүйсний болтыг тайлах торцов. Мэдээж шүүр тайлагч хэрэгтэй болно. Тухайн мотоциклоос хамаарат төмөр болон цаасан шүүртэй байдаг бөгөөд ихэвчлэн яндангийн доор байрладаг. Мөн түүнчлэн хүйсний болтны хувьд бол моторын доотлолт байрлах бөгөөд энэ нь ихэвчлэн 14-өөс 17-гийн торцовд таардаг. Мөн хүйсний болтыг суллахдаа зэвсшавыг алга болох магадлалтай байдаг тул анхаарах шаардлагатай. Мөн буцааж чангалахдаа хит их чангалвал моторын доод эрзүү алагдах магадлалтай байдаг. Мөн тосны шүүр болон хүйсний болтыг тайлахдаа моторыг аль болох хөрсний дараа тайлах нь таны аюулгүй байдлыг хамгаалах болно. Мөн шин шүүрээ солихдоо дотор нь бага зэргийн тос хийж, дээр нь байдаг сайлныг гэрзэнийг сайтар тосолсны дараа буцааж хийх болно. Мөн мэдээж хэд чангалж болохгүй гэдгийг дахиад анхааруулъя. Тосоо гүйцэд хийж дууссаныхаа дараа мотоциклоо тэгшилж цонхон дээр байгаа хэмжээний дагуу дүүрсэн хэсгийг шалгана. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.